Миний ханаа хүлээж байгаа тийм. Өндрөх ханаа хүлээж байгаа тийм. Токио 2020-д зориулж гаргасан шинэ такси гэсэн шин. Өндөр хүмүүст зориулсан. Тэгвэл тэр жижиг такси нацд нь нөгөө хүмүүсийнхэн толгой толооддаг гэсэн өндрүүдээ. Бидний харж байгаа энэ улаан тоосхон барилга бол Токио хотын төвд оршдог Токио өртөө. Одоогоос 107 жилийн өмнө буюу 1914 оны 12 сард анх үг даалгаа нээжсэн юм билээ. Энэ үед бол манай Монгол улс богдхаант засаглалтай байсан гэсэн. За энэ өртөө маань нийтдээ 304 метрийн урттай урт үргэлжилсэн байгууламж байгаа юм. Өртөөтэй холбоотой зарим сонирхолтой мэдээллүүдээс дурдах юм бол энд Япон улсын 2 жирэмхий сайд халдлагад өртөж амиа алдчихсан төвхтэй гэдэм билээ. Эхнийх нь 1921 онд Такахаши Хара гэдэг ерөнхий сайдыг хэд консерватив үзэлтэй буудлын ажилтан хутгалж амийг нь хороосон гэдэг. Үүнээс хойшоо 9 жилийн дараа Усачи Хавагучи сайдыг мөн адил нэгэн хүн буудаж хөнөөхийг оролцсон ч тухайн үедээ бол амиа алдаагүй. Гэхдээ одоо тэр авсан шарх нь явсаар агаад жилийн дараа амиа алдахад хүргэсэн гэдэг төвхтэй юм байлээ. Ерөнхий сайд нарын амиа алдсан газрыг буудал дээр одоо иймэрхүү байдлаар тэмдэглэж үзүүлсэн байдаг. Хэрвээ та бүхэн сонирхох юм бол Tokyo Station дээр очиод одоо энэ газрыг үзэж болох нэ. За энэ зурагт болохоор 1938 онд Tokyo Station дээр гитлерийг хүлээж авч байгаа зураг байна. Үүнээс хойшоо 7 жилийн дараа буюу 1945 онд дэлхийн 2 дугаар дайны оршихаар энэ өртөө бөмбөгдөлтөд өртөжсэн. Энэ зурагт болохоор агаарын халдлагад өртөж шатсны дараах байдлыг харуулсан байна. Төвд нь байдаг Маранучи гэдэг энэ барилга бөмбөгдөлтөд хамгийн их өртөөд одоо болохоор барилгын тэр хагас шатсан улаан тоосгонуудыг нь огт засварлахгүйгээр үлдээгээд галерей болгож ажилуулдаг. Тэгээд энэ нь бол дайныг тэсэж гарсан түүхийг өгүүлдэг 100 жилийн түүхтэй ийм галерей байна. Мөн энэ 106 жилийн түүхтэй 1915 онд нэгжсэн зочид буудлын байдаг. Нэг өдөрт хоноглоход 44,700 yen буюу Монгол мөнгөөр 1.2 сая төгрөг байт юм байлээ. Tokyo Station-ыг яг дэлхийн 2 дугаар дайнаас хойшоо хэд удаа сэргээн сурлж исэн байдаг. Яг бөмбөгдөлтөд өртснийхэн дараа буцаа сэргээн сурлахдаа бүх юмыг нь яг хуучин шиг нь болгож шинээр барьсан. Ингэхдээ зарим нэг юмнуудыг нь ганц нэг юм өөр байдаг. Жишээлх юм бол 2 3 дугаар давхрын тоосхон сайн харах юм бол өөр байдаг. Мөн дотортолынх нь дүүм хэсэгт нь байдаг 8 бүрэгдийг нь Японы 6-8 бэлэг тэмдэг мөн 8 бүргэд болгож өөрчилсөн гэх мэт зарим нэг өөрчлөлтүүд байдсан байлээ. Мэдээлэл бол Tokyo Station нь Японы төмөр замын эхлэх цэг нь байдаг учраас энэ тэндгүү тэг километр гэсэн энэ символуудыг байршуулсан байдсан байлээ. Яг эхлэх цэг нь болохоос биш анхны өртөө нь бол биш гэж ойлгож болох юм аа.
Японд ирэхээс өмнө би энэ Токиогийн талаар маш буруу ойлголттой байсан. Яагаад гэвэл Токио гэдэг нэг хот байт юм шиг ойлгодог байсан. Гэтэл яг үнэндээ Токио бол одоо манайхаар маш том нэг тийм аймаг, дотроо маш олон хотуудтай. Энэний нэг нь бол Токио хот. Энэ Токио хотын төвд нь бидний сая орсон Токио стейшн гэдэг юм байна. Тэнд зураг авалт хийж байна. За явлаа энэ хоёр. Ингэж авд юм штэ зураг авалт нь гэж. Хоёулаа жоохон Анбиг унтаасаа аваад ирчихээ. Одоо самцгаа хоолоо. Юм баарны гудамж. Одоо нөгөө Токиод хүлээрээ тогтоогоод ажил цагийн цэцэн байгаа болохоор бүгдээрээ хаалттай. Харин тийм үү те. Бибээ идээгүү. Тийм хоёлаа зүг утас гинт амар дуурхлаа. Яа гараа юу дуураад ядраатай гэсэн чинь амар хэлсэн гэж шүү дээ. Бус газруудаа бүр савлсан гэж те. Тийм манай гэрч гисэн дөр амар савлаад. Манай өршин дээрсэн кофе чанагч газар нисэлж шүү дээ. Оо. Би энэ бүр нэлээ сарсан. Гэсэн чинь нөө. Ахтай. Хэдүүлээ машин дотор байсан болох мэдээгүй байх та. Сонио. Тийм шүү. За окей. On way. Цан. Миний хаяа тагцсан. За ингээд өглөө ирсэн
Хаяа. Токиогийн олимп болоход 159 өдөр 2 цаг 13 минут 14 секунд үлдсэн байна. Саяны барилгын дотор энд карта тэмдэглэдэг гэсэн. Хандардаг үү? За одоо энэ ч одоо хідэн ч тийшээгээ хуваагдаж хідэн ч зүг рүү явах юм байгаа юм тий. Амар том. Бид хоёр ч хоёр дээрээс сууж тий. Платформ салаад өөрсдийнхөө сууглаа энийг хайгаад баг 10 минут явж байгаа. Курс нэгэлдэг юм аа. Одоо энэ нэг сар хэби явцсан гэсэн. Одоо нэлээд өгцөн л байна. Сайн уу гэдэг.